Дөнгөж сая шүүх хуралдаан завсарлаа. Тэгээд манай гаргасан нэхэмжлийн шаардлагыг бол хангаж шийдлээ. За тэр ч яг угаасаа ойлгомжтой асуудал. Ер нь бол аливаа нэхэмжлийг гаргахдаа хууль зүйн гарц гаргалгаа, хууль зүйн үндэслэл, за нотлохоромтын одоо хангалттай гаргадаг ч юм бол шүүх угаасаа л одоо хангаж шийдэн шүү дээ. Зөвхөн энэ шүүхийн шийдвэр бол гол биш байна. Хамгийн гол нь хилцэгдсэн асуудал миний хувьд одоо бас л их нийгмийн санаа зовж байгаа асуудал байхгүй. Тэр юу гэхээр монголчууд нь яагаад хүнээс одоо мөнгө авахаараа зээлхээр буцаагаад эргүүлж өгөх болчихсон бэ? Эргүүлж өгнө гэсэн бодол сэтгэл яагаад талхтлаганд нь суухгүй байгаа юм бэ гэдгийг энэ өөрөө л одоо маш муухай бөгөөд харамсалтай гонигтай ийм бодлыг төрүүлж байгаа байхгүй. Нэгэн цаг түнд хэрэгтэй гээд гуугаад авсан юм бол баярлаа гэдээ өгдөг ийм л одоо сэтгэлтэй баймаар байна шүү дээ. Хүн гэдэг чинь богинохоо настай амтан байхгүй. Тэгэхээр хүний олчлон хүн болж ирчээд бие биендээ ингээд тусалсан найзууд сүултээ найз биш айсан болоод бие бинийгээ ингээд харааж ирэж амьдрын гэдэг л өөрөө готомшигтай муухай зүйл гэж би боддог штэ. Ингэмээргүй л байгаа. Өрмөн үлдэх хорвоо байхгүй юу? Бүтэн нэртэй бүлээн төстэй явна гэж монголчууд ярьдаг да. Тийм л байгаасаа л гэж би бол боддог.